Украин улсын цэргүүд Орос улбаны улсын Белград мужид байгааг Володимир Зеленский хүлээн зөвшөөрлөө. Америк нэгдсэн улсаас бүгд найрамдах Хятад улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан гайлын тариф 104% хүрч магадгүй байна. Америк нэгдсэн улсын дээд шүүх дайны үеийн хуулийг ашиглан гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдсон цагаачдыг нутаг буцаахыг зөвшөөрлөө. Израиль улсын цэргүүд тусламжийн ажилтнуудын амь насыг санаатаагаар хөнөөсөн байж болцсохгүй байна. Харин тэргөөсөштэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээллийг танил өргөе. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский анх удаа албан ёсоор Украины цэргүүд Оросын Белград мужид нэвтэрсэн байлдааны ажиллагаа явуулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө. За Володимир Зеленскийн мэдэгдэлд Оросын Курск муж мөн адил дурддагцсан. За Курск мужид Украины хүчнүүд өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш байлдаж байгаа. Одоогийн байдлаар эзэлсэн газар нутаг нь анх товтлогоо эхэлж байсан үеэс эрс багассан байдалтай байна. За ерөнхийлөгч Володимир Зеленский хэлж байгаагаар Орос улбаны улсын газар нутагт байгаа Украины цэргүүдийн үндсэн зорилго нь Украины Суми болон Харков мужийн хил орчмын бүсийг хамгаалах, мөн фронтын бусад хэсэгт, за ялангуяа зүүн хэсгийн Донецкийн бүсэд давуу байдал олох явдал гэлээ. Өнгөрсөн сард Оросын армийн зүгээс Украины цэргүүд Белград муж руу нэвтрэх оролдлого хийж байгаа талаар мэдээлж, за эдгээр товтлогоонуудыг няцаасан гэж хэлж байсан. Үүнийг өнөөдөр энэхүү Украины талаас албан ёсоор баталж байгаа юм. Тодорхойлбол 5 гаргийн орой хийсэн дүрс бичлэг бүхий мэдээлэлтэй Володимир Зеленский ерөнхий командлагч генерал Александр Сирскийн зүгээс фронтын байдал тэр дундаа Курск болон Белград мужид нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан гэж хэлсэн байна. За тэрээр үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. За өмнө 3 дугаар сарын 18-ны өдөр Володимир Зеленский сэтгүүлчдийн асуултанд хариулж байх үедээ Белград дахь ажиллагаа гэх үгийг хэрэгэлсэн Украины цэргүүд Белград мужид байгааг шууд бусаар баталсан хэрэг байсан юм. За тухайд Оросын холбооны улсын батлан хамгаалах яам Украины цэргүүд Белград мужийн баруун хэсэгт орших Демидовка болон Прилисия тосгон руу нэвтрэх оролдлого хийсэн ч гэсэн амжилтгүй болсон гэж мэдээлж байсан байна. Тамаа Оросын талыг баримтлагч блогчид тухайн үед Украины хилээс ердөө 2 км-ийн зайд орших Демидовка тосгонд тулаан болж байгаа талаар мэдээлж байсан. Тэгээ Украины Белград муж дахь байлдааны ажиллагаа нь Курскийн бүс нутагт хийж байгаа байлдааны ажиллагаатай нь харьцуулахад бол харьцангуй бага цар хүрээтэй гэгдэж байгаа. За Курск мужид Украины цэргүүд нэгэн үе Соча зэрэг томоохон хотуудыг суурьнгуудыг эзэлж байсан удаа бий. Володимир Зеленский болон түүний ахлах командлагч нар эдгээр хилд авсан ажиллагаанууд нь Орос улбаны улсын цэргүүдийг Донецкийн бүсээс гаргах, цэргүүдийг нь буцаан татуулах зорилготой гэж байгаа хэдий ч төдийлөн ахицтай байж чадахгүй байгаа нь Орос улбаны улс Донецкт эзэлсэн газар нутгийнхаа хэмжээг тэлж байгаагаас харагдаж байгаа юм. Дараагийн мэдээ. Америк нэгдсэн улсаас Хятад улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гайлын тарифын хэмжээ 104% хүрч магадгүй байна. Өнөөдөр Дональд Трамп Хятад улсыг Америк нэгдсэн улсын тарифын бодлогын эсрэг хариу арга хэмжээ авсныхын төлөө ногдуулаад байгаа 54% тариф дээр нэмээд 50% тариф ногдуулна гэж анхааруулсан байна. Улмаар Хятадын худалдааны яамны зүгээс Дональд Трампын анхааруулгыг эрс эсэргүүцэж өөрсдийн улсын эрх ашиг, хууль ёсны эрхээ эцсээ хүртэл хамгаалахын тулд шаардлагатай бүх хариу арга хэмжээг авна гэдгээ мэдгдсэн байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын дипломат болон эдийн засгийн харилцаа холбоо өдөр ирэх тусам холдож байгаа нь олон улсыг хамарсан эдийн засгийн хямрал үүсэх магадлалыг нэмэгдүүлсэн хэрэг болж байна. Өнгөрсөн баасан гарагт Хятад улсын сангийн яам Америк нэгдсэн улсын Хятад улсад ногдуулсан 34% шинэ тарифын хариуд 4-р сарын 10-наас эхлэн Америк нэгдсэн улсаас импортлох бүх бараанд 34% нэмэлт тариф ногдуулах шийдвэр гаргасан байдаг. Үүнээс өмнө Хятад улсын талаас 2 ч удаа Америк нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүнд 10-аас 15% тариф ногдуулаад байсан билээ. Ингэхдээ тэдгээр тарифуудыг голчлон Америк нэгдсэн улсаас импортлдог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавьсан юм. Харин энэ удаагийн өргөн цар хүрээтэй тариф нь Хятад болон Америк нэгдсэн улсын эрх баригчдын дунд худалдааны хэлэлцээр хийх найдвар улам багасж байгааг илтгэсэн хэрэг боллоо. Өнгөрсөн пүрэв гарагт Дональд Трампын Хятадын эсрэг зарласан 34% шинэ тариф нь 2 дугаар сараас хойш хэрэгжиж байгаа 20% тариф дээр нэмэгдэж, энэ оны байдлаар нийт 54% шинэ тариф Хятадд оногдоод байна.
Үүний улмаас Америкийн нэгдсэн улсын хятадын бараанд ноогдуулах дундаж тариф 65% хүртэл өссөн байгаа юм. Энэ нь хятадын эдийн засгийн өсөлтийг 1.5-аас 2%-аар бууруулж болцсошгүй гэж Morgan Stanley банкны шинжээчид тооцоолсон байна. Энэ онд хятад улсын эрх баригчид 5% эдийн засгийн өсөлтийг зорин ажиллаж байгаа юм а. Morgan Stanley-гээс гадна Economist Intelligence Unit байгууллагын судлаачид хятад улс аль хэдийн 60%-аас дээш тариф хүлээгээд байгаа ийм үед тариф дахин 50% байтугай 500%-аар нэмэгдсэн ч Бээжин бүрэн хэмжээний худалдааны дайнд бэлэн байгаа гэсэн байна. Мөн хятадын эрх баригчид хариу арга хэмжээний хүрээнд Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг бүр мөсөн зогсоох, тарифуудыг тэнцвүүлэх, металл болон ашигт малтмлын экспортын хяналтыг улам чангатгах зэрэг алхмуудыг авч магадгүй гэж таамагласан байна. Өмнө нь хятад улс газрын ховор элементүүдийн экспортод хязгаарлалт тогтоож, давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортыг Америкийн нэгдсэн улсын хэд хэдэн байгууллагад хориглож, Америкийн нэгдсэн улсын зарим компанийг найдваргүй хуулийн этгээдийн жагсаалтанд оруулж байсан юм. Нөхцөл байдалтай холбогдуулан мэгмар гарагт Хятадын ардын банк $1 эсрэг юаний ханшийг 7.2 гэж тогтоосон байгаа нь 2023 оны 9-р сараас хойших хамгийн сул ханшид тооцогдож байна. Дональд Трамп цагаачлалын чангатуу бодлогоо цаашид бүрч эрчтэй хэрэгжүүлэх төлөвтэй байна. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын дээд шүүх ерөнхийлөгч Дональд Трампд дайны үеийн хуулийг ашиглан с ิจ гтэй гэмт бүлэглэлийн гишүүдийг хурдан хугацаанд нутаг буцаахыг зөвшөөрсөн байна. Үүний өмнө доод шатны шүүх 3 дугаар сарын 15-ны өдөр Венесуэлийн с ิจ гтэй гэмт бүлэгийн гишүүдийг Эл Салвадор улс руу албадан гаргах ажиллагааг төрх хугацаанд зогсоогоод байсан байна. Тухайн үед шүүх 1798 оны гадаадын дайсны тухай хуулийн дагуу хийгдсэн уг үйл ажиллагааг наривчлан шалгах шаардлагатай гэж үзсэн байсан. Харин өнөөдөр энэхүү дээд шүүх хэргийг Дональд Трампын сацгаргааны талд нааштай байдлаар шийдэж, цагаачлалын чангатуу бодлогоо цааш өргөжлүүлсээр байх нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн хэрэг болж байгаа юм. Дональд Трамп дээрх цагаачдыг Тренде Арауга гэх нэртэй гэмт бүлэглэлийн гишүүдэй гэж үзэн, тэднийг Америкийн нэгдсэн улсын эсрэг дайн өдөөсөнтэй дүүцгүүц хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр гадаадын дайсны тухай хуулийг ашиглан албадан гаргасан байдаг. Дональд Трамп дээд шүүхийн шийдвэрийг шудраг ёсны ялалтаа гэж тодорхойлон баярлан хүлээн авсан байна. Гэхдээ дээд шүүх албадан гаргаж байгаа гадаадын иргэдэд хэргийг хөөн хэлэлцэх хугацаанд өөрсдийгөө хамгаалах, өмгөөлийн үйлчилгээ авах, замун эрх бүхий шүүхэд давцаалдах боломж олох ёстой гэсэн шаардлагуудыг тавьсан байна. Ингэснээр гэмт хэргийн бүлэглэлүүдтэй огт холбоогүй хэрнээ ямар нэгэн байдлаар андуурал үл ойлголцлын улмаас албан нутаг буцаагдахаас сэргийлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Одоогийн байдлаар Дональд Трампын цацгаргаа гадаадын дайсны тухай хуулийг үндэслэн багадаа 137 хүнийг албадан гаргасан байна. Америкийн цагаачлал гайлын алба тэдгээр хүмүүсийг гаргахын өмнө бүлэглэлийн гишүүн болохыг нь баталгаажуулсан. Замун Эл Салвадор улстай байгуулсан тохиролцооны дагуу хэрэгжүүлсэн гэж тайлбарыг өгсөн байна. Гисэн эдэж шүүхийн сонсголуудын үеэр Америкийн цагаачлал гайлын албаны ажилчид мэдүүлэг өгөх үедээ албадан гаргасан цагаачдын дунд гэмт хэрэгтэй холбогдоогүй байсан хүмүүс хүртэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Албадан гаргасан хүмүүсийн заримынх нь гэр бүл ердөө шивээстэй байсан гэдэг шалтгаанаар гэмт хэрэгтэн гэж үзсэн тохиолдол гарсан болохыг хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Хамгийн сүүлд дэлхийн 2 дугаар дайны үед хэрэглэгдэж байсан үг гадаадын дайсны тухай хуулийн хүрээнд Америкийн нэгдсэн улс дайсан гэж тооцогдох улс орны иргэдийг баривчлах түргэн хугацаанд албадан гаргах боломжтой байдаг. Хуулийг анх 1798 онд Франц болон Америкийн хооронд дайн дэгдэж болцсошгүй гэж үзэн Конгрессээс баталж байсан юм. Гол асуудал нь уг хуулийг өмнө нь албан ёсоор дайн зарлагдсан үед ашиглаж байсан. Харин дайн зарлах эрх нь зөвхөн Конгресст байдаг гэдэгт байна. Өөрөөр хэлбэл Венесуэла улсын иргэдийг хүчээр албадан гаргахын тулд Конгресс Венесуэла улсыг Америкийн нэгдсэн улсын эсрэг дайн өдүүлсэн гэж үзэн дайн зарласан байх шаардлагатай гэсэн. Ийм байхад ерөнхийлөгч Дональд Трамп дур мэдэн уг дайны үед ашигладаг хуулийг үндэслэл болгон олон зуун цагаачдыг нутаг буцааж байгаа нь хүний эрхэд ноцтой халтсан хэрэг байж болцсошгүй байна. Гэхдээ өнөөдрийн дээд шүүхийн шийдвэр зарим зохицуултуудын ачаар хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлэх боломжтой гэж зарим хүний эрхийн активистууд үзсэн байна. Өнгөрсөн сард Газын зурвас энгийн Палестин иргэдэд тусламж хүргэхээр ажиллаж байсан 15 тусламжийн ажилтан амь насаа алдсан хэрэг гарсан байгаа. Палестины улаан цагаалмай нийгэмдгийн зүгээс Израиль улсын цэргүүд тусламжийн ажилтнуудыг хөнөөсөн болохыг батлах нотлох баримтуудыг танилцуулсан байна. Үүнтэйгээ холбогдуулан Израиль улсын цэргүүдийг дайны гэмт хэрэгт буруутгаж зохих хууль дүрмийнхэн дагуу хариуцлага тооцохыг шаардсан байна.
Палестины улаан загалмай нийгэмлэг 3 дугаар сарын 23-нд Израилийн цэргүүд түргэн тусламжийн машинуудын цуваа руу гал нээсний улмаас амиа алдсан 8 эмнэлгийн ажилтны нэгийнх нь гар утснаас олдсон бичлэгийг бүрэн ихээр нийтэлсэн байна. Уг бичлэгт Израиль улсын цэргүүд тусламжийн ажилтнууд руу зориудаар гал нээсэн болох нь харагдаж байгаа. Дүрс бичлэг бүхий нотлох баримтаас гадна амьд үлдсэн улаан загалмай эмч хамт явж байсан хүмүүс нь ямар ч зэвсэгт бүлэглэлтэй холбоогүй болохыг нь баталж байна. Нөгөө талд Израилийн армийн зүгээс даваа гарагт хийсэн урьдчилсан мөрдөн байцаалтаар уг хэрэгт амиа алдсан хүмүүсийн 6 нь Хамасын дайчид байсан гэж мэдэгдсэн ч баримт нотлохоо танилцуулсангүй. Анхандаа Израилийн цэргүүд гэрлээ асаахгүй явж байсан сэжиг бүхий машинууд руу гал нээсэн гэж мэдээлж байсан ч улаан загалмайн зүгээс нийтэлсэн бичлэгийн сүүл хэсэг дээр машинуудын гэрэл асаалттай байгаа нь харагдсан. Улмаар Израилийн талаас алдаа гаргаж цуваа руу гал нээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ ам үрэгдсэн ажилтнуудын өмнө хууль ёсны хариуцлага хүлээх хэсэг талаараа огт дуртаагүй байв. Амиа алдсан 15 хүний 8 нь улаан загалмайн эмнэлгийн ажилтнууд, 6 нь иргэний хамгаалтын ангийн аврагчид, 1 нь нэгдсэн үндэсний байгууллагын ажилтан байжээ. Ам үрэгдсэний зохицыг 7 хоногийн дараа нэгдсэн үндэсний байгууллага халдлага болсон бүсэд нэвтрэх боломжтой болсноос хойш 5 хоногийн турш ирэл хайгуул хийсний эцэст олсон байна. Өнөөдөр улаан загалмайгаас нийтэлсэн нийт 18 минутын урттай бичлэгийг халдлагын үеэр амиа алдсан Рифат Радван гэх түргэн тусламжийн эмчийн гар утснаас олсон байгаа юм. Бичлэгийн ихэнх хэсэгт өөр нэг түргэн тусламжийн машин тэдэндээ нийлж хамтдаа цуваа болон явж байгаа нь харагдана. Удалгүй дууд дохио гэрэл бүхий гал командын машин болон 3 дахь өөр нэгэн түргэн тусламжийн машин цуваанд нэмэгдсэн байгаа юм. Цааш тусламжийн ажилчид замын хажууд зогсож байсан машинд хүн байгаа эсхийг шалгахаар цуваагаа зогсоож машинуудаасаа буух үед буун дуугарч эхэлсэн байна. Үүнээс хойш 5 минутын турш Израилийн цэргүүд тэдэн рүү зогсолтгүй гал нээсэн байна. Гал зогссны дараа бичлэгт Израилийн цэргүүдийн яриа сонсогдож хэргийн газарт ирсэн болох нь батлагдж байна. Улаан загалмайн зүгээс энэ явдал яагаад ч санамсаргүй хэрэг эсвэл ганц хүний алдаа биш. Израилийн цэргүүд зориудаар тусламжийн цуваанууд руу гал нээсээр ирснийх нь тод жишээ гэж үзэж байна. Ингэхдээ Израилийн халдлагын улмаас тусламжийн ажилчид амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон жишээнүүдийг дурдлаа. Тухайлбал Израилийн цэргүүд өнгөрсөн сард Аль-Хашашийн дүүрэгт болсон бөмбөгдөлтийн дараа шархагдсан хүмүүсийг аврахаар явж байсан түргэн тусламжийн машин руу гал нээсэн байгаа юм. Мөн үүний дараа улаан загалмай болон иргэний хамгаалтын хамтарсан цувааг бүх аюулгүй байдлын протоколыг дагаж мөрдсөн байсан гэдгээс нь үл харгалзан шууд гал нээсэн тохиолдол гарсан байна. Харин энэ удаагийн Рафа хотод ам үрэгдсэн 15 тусламжийн ажилтны тухайд хамгийн ноцтой халдлагад яхаарахгүй тооцогдож байгаа юм. Урьдчилсан задлан шинжилгээний дүгнэлтүүдээр эмнэлгийн ажилтнууд биеийн дээд хэсэгтээ олон удаа буудулсан байгаа нь тэднийг санаатайгаар амь насыг нь хөнөөснийг харуулсан хэрэг байж болзошгүй байна. Йорданы баруун эрэгт болсон хэвлэлийн хурлын үеэр улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Юнус Аль-Хатиб биечлэн оролцож уг хэргийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй, заавал олон улсын бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан байна. Тэрээр мөн Израилийн зүгээс амиа алдсан хүмүүсийн дунд Хамасын гишүүд байсан гэх мэдгдлийг ницааж уг байгууллагын өнгөрсөн 50 жилийн түүхэнд тусламжийн ажилтнууд зэвсэгт бүлэглэлүүдтэй нэр холбогдсон биедээ зэвсэг авч явсан тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй болохыг хэлсэн байна. Доктор Юнус Аль-Хатибийн мэдгдлийн дараа Израилийн зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Тэслэгч генерал Эзиал Замир тухайн хэргийн урьдчилсан мөрдөн шалгалтын дүгнэлтийг хүлээн авсан гэдгийг хэллээ. Гэсэн хэдий ч наривчлан шалгах шаардлагатай олон зүйлс байгаа тул ойрын хугацаанд өөрсдийн зүгээс болсон явдлын учир шалтгаан буруутай этгээдүүдийн талаар урьдчилсан дүгнэлтэд танилцуулна гэлээ. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг товчоор өргөнө. Америк нэгдсэн улс болон Иран улсын дипломатууд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар энэ бям гарагт яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа зарлаа. Энэ талаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэл өгөх үедээ Иран хэлэлцээрт нэгдэж чадахгүй бол хориг арга хэмжээнүүдэд чангатах бодолтой байгаа гэдгээ анхааруулсан байна. Хэрвээ уг хэлэлцээ амжилттай явагдвал Дональд Трамп Барак Обамагийн үед байгуулагдсан цөмийн хэлэлцээрээс 7 жилийн өмнө гарснаасаа хойш хоёр улсын хооронд болж байгаа анхны албан ёсны уулзалт болох юм а. Египт, Франц, Йорданы удирдагчид газын зурвас дахь мөргөлдөөнийг дасан зогсоохыг уриаллаа. Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилгаар Каир хотод болсон уг уулзалтанд Египтийн ерөнхийлөгч Абдел Фатих Асаси, Йорданы хаан Абдулла нар оролцсон байна. Хэлэлцээрийн үеэр газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, бүх барьцаалагдсан хүмүүсийг суллахад дарамт шахалт үзүүлэхийг олон улсаас уриалжээ.
Мьянмар улсад цэргийн хуунд болон босгочдын нийслэл газар хөдлөлтийн дараах аврах болон сэргээн босгох ажилд анхаарал хандуулахын тулд түр галз зогсоохоо зарласан байсан ч байлдаан үргэлжилсээр байна. Нэгдсэн улсны байгууллагад ирсэн мэдээллээр талууд галз зогсоохоо зарласнаас хойш гэхэд 14 удаагийн халдлага үйлдсэн байна. Хуундийнхан галз зогсоохоо зарласан 2 босгогч бүлгийг төрүүлж галт нээсэн гэж буруутгаж байгаа бол босгочдын зүгээс хуундийнхны давшилтанд хариу арга хэмжээ авсны улмаас ийхүү халдлага үйлдсэн гэлээ. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуул ирэх 6 дугаар сарын 3-ны өдөр болох тухай Тус улсын ерөнхий сайд ханд огсон мэдээллээ. Сонгуулийн өдрийг улс даяар түр амралтын өдөр болгож иргэдийг санал өгөхөд төхөн болгохоор шийдвэрлсэн байна. Ерөнхийлөгч асан Инсекёл өнгөрсөн 12 дугаар сард цэргийн онц байдал зарласан нь хууль зөрчсөн үйлдэл байсан гэж үзсний улмаас үндсэн хуулийн шүүх түүнийг огцруулаад байгаа лээ. Бүгд найрамдах Солонгос улсын үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгчийн албан тушаал эзгүүрсэн тохиолдолд 60 хоногийн дотор дараагийн сонгуулийг явуулах ёстой болдог байна. Цэнгэр телевиз гадаад мэдээний хөтөлбөр үзүүлэлээ анхаарал хандуулсан ялд баярлалаа.